Сайн байцгаана уу? Өнөөдрийн имчилгээ өргөхөд бэлэн боллоо. 2026 оны 2 дугаар сарын 16 Охой Ямужийн хүүтэн жавар хараагаа арилаагүй шөнө нь бүрэнхий бараан байлаа. Хэрэг болсон газар бол Америкийн нэгдсэн улсын Охой Ямужийн Дэйтон хотоос хойш ойролцоогоор 15 милийн зайд орших намгүм жижиг хот Тип Сити. Энэ газар бол 10,000 орчим хүн амтай Америкийн дундаж давхархийнхны төлөөлөл болсон жижиг хот. Хөршүүд хоорондоо ойр дотно нэг нэгнээ сайн мэддэг харилцаатай. Клебийн гэр бүл энэ газарт ойролцоогоор 4-5 жил амьдарчээ. 158 м квадрат талбайтай 3 унтлагын өрөөтэй энэ байшинг Клеб Флинн 2021 оны 3 дугаар сард $245,000 худалдаж авч байсан юм. Шөнийн 2 цаг 31 минутад Майами Каунтигийн 911 дуудлагын төв рүү нэг дуудлага иржээ. Дуудлага өгсөн энэ хүн бол энэ байшингийн эзэн 39 настай Клеб байв. Айсандаа хяналтаа алдсан мэт чанга орлож амьсгаатаж өгөн нүртэл ойлгомжгүй ашиглаж байсан. Цагдаа нар шөнийн 2 цаг 40 минутад өөрөөр хэлбэл дуудлага авснаас хойш ердөө 9 минутын дараа ирэхэд эргүүлийн офицерууд болон түргэн төсөлмжийн ажилтнууд унтлагын өрөө рүү гүн оржээ. 37 настай Эшли Флинн орон дээрээ хэвтэж байсан бөгөөд түүний байрлал хэв маяг нь магадгүй нойрон дунд нь дайрч халтсан байж болохыг илтгэн. Клебийн хэлснээр Эшлиг нь толгой бодуулсан ил тарагдаж байсан. Дээр орны давуу гээд бүгд цус болсон байлаа. Түргнийхэн яаралтай шалгасан ч аль хэдийн оройтсон. Эшли амьсгалж зүрхэн цохилж байгаагүй тул түүний газар дээр нь нас барсан гэж зарлжээ. Хэргийн газарт ямар нэгэн зодолтон болсон уулмөр огт илрээгүй. Эшлигийн гар дээр хамгаалах гэж ноцлсон шаргач байгаагүй. Цагдаа нар орчмын бүсийг даруй битүүмжлэлээ. Энэ хэрэг анх харахад маш тодорхой мэт санагдсан. Тип Ситигийн цагдаагийн газрын дарга хэрэг гарснаас хойш эхний эдэн цагийн дотор хэвлэл мэдээлэлд энэ бол маш бүтлгүй болсон орон байрны хулгайн хэрэг шиг байна гэж хэлсэн байдаг. Гэртээ хэргийн газрыг эрүүгийн мөрдөгчд болон шүүх шинжилгээнийхэн бүрэн хариуцсан амгц зөрчилтэй жижиг нарийн зүйлс нэг нэгээр ил гарч эхэлсэн. Клебийн ярьснаар хажуу өрөөнд унтаж байсан хоёр жаахан охин юу ч мэдлгүй унтаж байв. Цагдаа нар хүүхдүүдийн өрөөнд орж аюулгүй эсгийг шалгахад тэд үнэхээр унтсаар байсан. Шөнө дунд байшин дотор буугаар 2 удаа бодвол дуун чанга цураадах нь ойлгомжтой. Гэтэл хүүхдүүд огт цэрээгүй, юу ч болоогүй мэт унтсаар байсан нь маш ховор тохиолдол. Тиймээс бууг дуу намсгагчтай хэрэгэлсэн байж магадгүй эсвэл хүүхдүүд дуу сонсохгүй байхаар ямар нэгэн зүйл зориуд хийсэн байх боломжтой. 2 дугаар дуудлага өгсөн Клебийн байдал. Цагдаа нар ирэхэд тэр туйлын их гашуудаж царайн цохиж бүр бие нь тавгуургсан шинжтэй байжээ. Гэхдээ цагдаатай анх уулзахдаа тэр гэмт хэрэгтний зөвхөн шиглэл маршрутыг маш нарийн тодорхой тайлбарлаж чадсан. Тэр гэмт хэрэгтэн гаражаар дамжаад зогцсон гэж хэлсэн байна. Мөн дуу чимээ сонсоод гүйж очиход гаражийн хаалга том онгорхой байсан гэж цагдаад ярьжээ. Цагдаа нар тэр дайруу өнөрч нохой дрон гаргаж хэргийн газрын ойр орчмыг бүхэлдэн самнан хайсан. Тип Сити бол угаасаа тайван гэмт хэрэг бараг гардгүй газар. Доорон айл бүрийн өнцөг булан шалгаж нохоонууд зүлэг хашаа гудамж даган үнэрлэж хайсан. Гэвч үр дүн нь юу ч олцсонгүй. Танихгүй хүний үнэр хорооллоос гадна гарч үргэлжилсэн мөр байхгүй. Сэжигтэй машин хурдлан явсан дугуй мөр байхгүй. Хөршүүдийн хяналтын камерын бичлэг дээр гадны хүн харагдсан дүрс огт байхгүй байв. Тип Ситигийн мөрдөгчд Охой Ямужийн эрүүгийн мөрдөн шалгах газрын шүүх шинжилгээний мэрэгжилтнүүдтэй нийлсийн дараа хэрэг гарсан газар илүү нарийн үзлэг хийжээ. Мөрдөн байцаагчид эхлээд гол хэрэг болсон газар унтлагын өрөөнд төвлөрөв. Эшлигийн цогцос орон дээр байсан ба хэргийн газрын зургууд дээр харахад тэр огтхонч бэлтгэлгүй хамгаалах боломжгүй үедээ амир өгцөн байв. Шалан дээр орны хөлөсөгт ойрхон 2 ширхэг сумны хонгой олцсон. Анхны шинжилгээгээр энэ нь 9 мм гар бууны хонгой болох нь тогтоогджээ. Хонгойнуудын байрлал бууцсан чиглэл хоёр нь хоорондоо таарч байсан бөгөөд энэ нь халдагч орны айжууд эсвэл толгой талын ойролцоо зогсож байгаад бууцсан гэдгийг илтгэн. Мөрдөгчд Клебийн хэлснээр гаражаас орж ирсэн гих замыг шалгахаар гараж руу очсон. Түүний хэлснээр гэмт хэрэгтэн тэндээс орж ирсэн боловч өөр газраар зогссон гин. Гаражид 2 машин зогсож байв. Тэдгээрийн нэг нь 2024 оны Ford пикап. Цагдаа нарын анзаарсан нэг зүйл нь пикап машины голын харьцаг онгорхой байсан. Цагдаагийн тэмдэглэл болон дараа нь гаргасан албан ёсны мэдүүлэгт бичснээр Клеб өөрийн гар бүх хөвчлэн машины энэ голын харьцагт хийж хадгалдаг гэж хэлсэн.
Гаднаас нь сонсоход энэ түүх нийлээд боломжийн мэт сонсогдож байв. Түгжээгүй гараж руу санамсаргүй хулгайч орж машин ухаж байгаад буу болсон. Тэгээд зөвхөн машин улгаалаад явахын оронд буух бариад гэрлөө орж унтлахын өрөөнд ээшлэлдээ таарад түүнийг буутсан гэх тайлбар. Гэхдээ мөрдөгчд гэмт хэрэгтэн орж гарсан гэх тэр хаалгыг шалгахад нэг хачин зүйл илэрсэн. Тэр хаалга байшингийн хой талд байсан бөгөөд цагдаа очиход онгорхой түгжээгүй байжээ. Харин хаалганы дотор талд яг туулж бараг нээх боломжгүй болсон аврах том хөрөгч байрлсан байсан. Цагдаа нарын мэдүүлэгт бичснээр хөрөгчийн байрлал маш чухал байжээ. Зүгээр нэг зам таарсан цаад биш, бараг хаалгыг бүхэлд нь хааж байсан. Тэд газар дээр нь туршиж үзээд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Энэ хаалгыг гаднаас нь онгойлгох бараг боломжгүй. Учир нь хөргөгч маш хүнд хаалганы яг урд шахуу байрлсан байсан. Онгойлгыг гэвэл хөргөгчийг хүчээр түлхэж зайлуулж байж л хаалга нэгдэнэ. Тэгэхэд их хүч хэрэгтэй. Дээр нь хөргөгч шалан дээгүүр шаржигнаж чанга дуу гарах нь гарцаагүй. Хэрвээ үнэхээр гаднаас хүн орж ирсэн бол тэр яаж хөргөгчийг хөдлөхгүй, дуу чимээ гаргахгүйгээр дотгош орж чадахгүй. Гэтэл хэргийн газарт хөргөгчийг хүчээр түлхсэн чирсэн улмөр огт байгаагүй. Шалан дээрч том зураас шалбархаа байгаагүй. Хамгийн чухал асуулт нь энэ. Хэрвээ гэмт хэрэгтэн цугтахдаа хаалгыг томоор нь онгорхой орхисон бол яагаад хөргөгч хаалганы урд хിവэрэ байсан юм бэ? Хүн алчхаад яар цугтаж явахдаа хөргөгчийг буцаагаа түлхэж аваач хаалганы урд тавина гэж үү? Энэ нь огт логиктой зүйл биш. Тэгэхээр үлдсэн ганц боломж нь энэ хаалгыг гадны хүн биш, дотор байсан хүн онгойлгосон байх магадaltaй. Хэргийн газрыг зохион байгуулсан хүн хаалгыг онгорхой байлгахтаа л анхаарад яг урд нь байсан том хөргөгчийг анзаараагүй байж болно. Эсвэл сандарсандаа бүх зүйлийг нарийн бодож амжаагүй. Ингэснээр гаднаас халдагч орж ирсэн гэсэн тайлбар өөрөө зөрчилтэй, итгэхэд бэрх болсон гэсэн. Мөн цагдаа нар өөр хаалга цонх эвдэж онгойлгосон улмөр огт олоогүй. Бүх цонх бүрэн бүтэн гол хаалга арын шилэн хаалганы түгжээч эвдээгүй. Гэрт орж ирсэн гих ганц зам нь хөргөгчөөр хаагдсан тэр гаражийн хажуу алгал байсан. Үүнээс гадна цагдаа нар клебийн өмсөж байсан хувцсыг шинжилгээнд авч гар дээр нь бууны дарны үлдэгдэл байгаа эсгийг шалгасан. Хариу тэр доороо гараагүй ч ийм шалгалт хийх нь жирийн заавал хийдэг арга хэмжээ юм. Хэргийн газрыг шалгахын зэрэгцээ цагдаа нар клебийн тухай илүү нарийн шалгаж эхэлжээ. Гадны хүний нүдээр бол клебийн гэр бүл зүгээр нэг сайхан айлч биш, бүр атаархмаар төгс гэр бүл мэт харагддаг байв. Клебийн 1986 оны 5 дугаар сарын 13-нд төрсөн. Миннесота мужаас гаралтай тэр 2010 онд Теннесси мужийн нэг их сургуулийг төгссөн. Энэ нь хувийн христийн шашны их сургууль бөгөөд тэр тэнд пастрын мэргэжлэр төгссөн байна. Эшли Флин 1988 онд төрсөн клебээс 2 насаар дүү бөгөөд муу адил тэр сургуулийг төгссөн. Тэд их сургууль байхдаа танилцж 2013 онд гэрэлжээ. Клеб бол зүгээр нэг зүсэгтэн биш. Тэр нэг үе мэргэжлийн магтаалын пастор байсан. Маш өндөр хөгжмийн авьяастай дуулах хоолой нь хүний сэтгэл хөдлөхөөр 2013 онд тэр алдарт Америк Idol телевизийн тэмцээний 12 дугаар улиралд оролцож байжээ. Камерын өмнө тэр эхнэрээ үнэн сэтгэлээсээ хайрладаг, итгэл үнэмшилтэй бат зогсдог, сайхан эрийн дүр төрхтэй байсан. Тэр Холливуд руу явах эрх өгдөг алтан тасалбараа авах үедээ сэтгэл нь хөдөлж байсан бөгөөд энэ бол хамгийн амттай мөч гэж хэлсэн байдаг. Дэйдон орчмын Christ Life Center сүмд магтаалын пастороор ажиллаж байсан. 2015 онд гэр бүлээрээ Өмнөд Каролинагийн Спартанбург хот руу нүүж тентхийн том сүм болох Придон Чапелд магтаалын удирдагч болжээ. Энэ бол хэдэн мянган итгэгчтэй том евангелист сүм. Клеб тайзан дээр маш их гал цогтойгоор хөгжмийн багийг удирдах, итгэгчдийг мөргөл магтаал хөтэлдэг байв. 2021 онд тэр ажлаа орхиж гэр бүлээрээ Tipsy тэрв нүүсэн. Дараа нь тэр Ричард Смит хүүгүүд нэртэй компанид орж дэд ерөнхийлөгчээр ажиллаж эхэлжээ. Энэ компани мөн сүмүүдэд сандал, шалны үйлчлэгээ үзүүлдэг тул тэр бүрэн утгаараа шашны үрээллээс тасарсан ч гэж хэлэхгүй. Харин Эшли Флин орон нутагтаа нөхрөөсөө илүү сайхан нэр хүндтэй хүн байжээ. Тэр дунд сургуулийн гар бөмбөгийн дасгалжуулагч байсан. Бас амьдралын мэрэгэн ухааны академи нэртэй байгууллагад
багшилж байсан бөгөөд энэ байгууллага нь хүүхдүүдэд сургуулиас гадуурх цагт Библийн хичээл зааж өгдөг. Хөршүүд нь түүнийг хүүхэд бүр өөрийгөө чухал гэж мэдрэхээр болгож чаддаг хүн гэж ярьсан. Хэрэг гарснаас хойш 72 цагийн дотор өөрөөр хэлбэл 2 сарын 16-наас 2 сарын 19 хүртэл цагдаа нарын мөрдөн шалгалтын чиглэл үндсээрээ өөрчлөгдөжээ. TFCT-ийн цагдаа нар холбооны мөрдөх товчоо болон Охайо мужийн эрүүгийн мөрдөн шалгах газартай хамтран нэгдсэн баг байгуулж энэ богино хугацаанд аль болох баттай нотлохоо цуглуулсан. Хөрөгчтэй холбоотой зөрчлөөс гадна 911-ийн дуудлагыг дахин сонсоход Клебийн хэлсэн үг авир нь энгийн биш, нэг л сонин сонсогдсон. Энэ дуудлага нийтдээ ойролцоогоор 8 минут үргэлжилсэн. Тэр 8 минутын турш Клебийн сэтгэл хөдлөл маш хүчтэй, бүр жаахан хэтрүүлсэн мэт санагдаж байжээ. Тэр дуудлагын эхнэрийнх нь толгой 2 удаа буудуулсан гэж яг таг хэлсэн. Гэтэл шөнө дунд айд сандарсан хүн шархны тоог ингэж тодорхой хэлэх нь амаргүй. Ихэнх хүн цусыг хасгарч байна, шархацсан байна гэж хэлдэг. Харин 2 удаа буудсан гэж нарийн хэлж байгаа нь тэр буудсан явдлыг өөрөө харсан, эсвэл илүү ихийг мэдэж байсан байж магадгүй гэсэн сэжиг төрүүлдэг. Хүүхдүүдийн талаар асуух болгонд Клебийн хариулт нэг л сонирн байсан. Заримдаа би тэдэнтэй хамт байсан гэдэг, заримдаа хажуу өрөөнд унтаж байгаа гэж хэлж байжээ. Хэрэв үнэхээр буутай дээрэмчин унтлахын өрөөнд хүн буудаад гарсан бол ямар ч аавын хамгийн ихний үйлдэл хүүхдүүдээ аюулгүй хэсгийг шалгах, тэдний хаалган дээр хамгаалж зогсох, бүр хүүхдүүдэд тэврээд гэрээс гарах ёстой. Гэтэл бичлэг дээр Клеб унтлахын өрөө коридор хоёрын хооронд дахин олигдсон байдаг. Яаралтай тусламжийн дуудлага хүлээн авсан ажилтан хүүхдүүдэд очиж шалга гэж хэлэхэд тэр нэг л сонин эргэлзсэн. Тэр хүүхдүүд унцаар байна, бүр бууны дуунаар сэрээгүй гэж хэлсэн нь өөрөө их сонин. Энэ нь түүнийг хүүхдүүд аюулгүй гэдгийг урьдчилан мэдэж байсан мэт сэтгэл төрүүлдэг. Мөн тэр дуудлагын үеэр гараажийн хаалга онгорхой байсан гэдгийг маш итгэлтэй хэлжээ. Хэрвээ тэр үнэхээр гинэт ийм аимшигтай зүйл харж айд сандарсан бол яагаад заавал гараажийн хаалгыг шалгах вэ? Яагаад гэмт хэрэгтэн яг тэр хаалгаар орж ирсэн гэж тийм итгэлтэй хэлэх вэ? Энэ нь нэг зүйлийг илтгэн. Тэр 911 залхахаас өмнө гарааж руу очсон. Эсвэл тэр хаалга орж ирсэн зам гэдгийг аль хэдийн мэдэж байсан байж магадгүй. Мөн цагдаа нар нэгжлэх их зөвшөөрөл авч Клебийн цахин төхөөрөмжүүдэд шүүх шинжилгээ ихэр болсон. Захин баримтуудын дэлгэрэнгүй одоогоор нийтэд ил болоогүй. Гэхдээ шүүхэд хүрсэн материалд прокурорын байр суурь маш тодорхой байлаа. Тэдний үзэж байгаагаар Клеб мөрдөн шалгалтыг буруу чиглэлд оруулахын тулд хэргийн орчныг зориудаар өөрчилсөн байж болцшгүй. Өөрөөр хэлбэл энэ нь зүгээр нэг худал тайлбар биш, харин бодит байдлыг нууж өөр дүр зураг бий болгох оролдлого байсан гэж үзжээ. Мөрдөн багийн таамаглалаар Клеб шөнө эхнэрээ унтаж байх хооронд гарааж дахь өөрийн Ford пикап машинаас гар буугаа авч унтлахын өрөө рүүгээ буцаад орж Эшлийг ойроос будан хөнөөсөн. Дараа нь тэр хулгай орсон гэсэн жүжиг тавих гэж оролцсон. Гараажийн хаалгыг онгойлгож машины эд зүйлсийг замбараагүй болгожээ. 2 сарын 18-нд хэрэг гарснаас 2 хоногийн дараа TFCT-ийн цагдаагийн дарга мэдэгдэл гаргасан бөгөөд үгийн өнгө нь үл ялаг өөрчлөгдөжээ. Тэр хулгай орсон гэж хэлэхээ болж харин энэ нь тодорхой нэг зорилготой аллах байх магадaltaй гэж хэлсэн. Энэ үед Эшлийн гэр бүлийг цагдаа нар дууджээ. Мөрдөн баг эцэг эхт нь хэргийн газраас олцсон нотлохоонуудыг үзүүлсэн. Хөрөгчний зураг, сумны чиглэл шинжилгээ, мөн Клебийн мэдүүлэгдэх зөрчлүүд гээд Эшлийн гэр бүл анх нөхрийг нь өмөөрч дэмжиж байсан байр сууриасаа бүрэн өөрчлөгдөж цагдаатай бүрэн хамтран ажиллах болсон. Учир нь тэд хүүхдийнхээ 2 охиныг хамгаалах ёстой. Ээжигээ алдсан тэр 2 хүүхэд цаашдаа аллагын сэжигтэнтэй нэг дээвэр доор амьдрах ёсгүй гэж үзсэн. Цагдаа нар мөн Клебийн санхүүгийн байдлыг шалгав. Нарийн санхүүгийн мэдээлэл одоогоор бүрэн нийтэд гараагүй. Гэхдээ зарим мэдээллээр хэрэг болохоос өмнө болон дараа нь сэжигтэй мөнгө шилжүүлсэн байж магадгүй. Мөн нууц данс байсан гэх яриа гарсан. Энэ нь уг хэрэг санхүүгийн шалтгаантай байсан байж болох гэсэн хардлагыг нэмсэн байна. 2026 оны 2 дугаар сарын 19 Эшли Пилийн нас барснаас хойш ердөө 3 хоногийн дараа
Оройн 5 цаг 7 минутад Майами Каунтигийн цагдаа нар албан ёсоор ажиллагаа эхлүүлж Эшлийн эцэг эхийн гэрт байсан Клебийг баривчилжээ. Түүнийг Майами Каунтигийн шоронд орсон. Майами Каунтигийн прокурор түүнд хэд хэдэн хүнд гэмт хэрэгт яллуулсан. Үүнд аллах, хүнд гэмт хэргийн халдлага гэх мэт. Яллах дүгнэлтийн гол санаа маш тодорхой байсан. Цагдаа нарын үзэж байгаагаар хулгай орсон гэдэг бүх зүйл Клеби өөрийнх нь зохиосон жүжиг байжээ. 2 сарын 20-ны өглөө Клеб анхны шүүх хуралд видео хэлбэрээр оролцсон. Дэлгэцэн дээр тэр улбар шар хоригдлын хувцастай царайн жахан гүлээсэн мэт харагдсан ч өөрийгөө хохирогч болгон харагдуулах дүрээ барих гэж хичээж байлаа. Шүүгч түүнээс мөнгө төлөөд түр суллагдах тухай асуухад Клеб камер руу орж охидтойгоо л хамт байхыг хүсэж байна гэж мэдэгдээд өөрийгөө аюултай өмшгөж хэлсэн. Гэхдээ шүүгч түүний үгэнд итгээгүй. Яал маш хүнд тэр бүх насаар хоригдох ял сонсох магадaltaй. Мөн тэр оргож магадгүй гэж үзээд шүүгч суллагдахын тулд 2 сая $2 бэлнээр төлөх шийдвэр гаргасан. Энэ нь тэр мөнгийг нэг удаа бүтнээр нь гаргаж чадахгүй бол шүүх хүртэл шорондоо хിവэр байна гэсэн үг. Мөн шүүгч маш хатуу тушаал гаргасан. Хэрэв Клеб барьцаагаа төлөөд суллагдсан ч гэсэн тэр 2 охинтойгоо ямар ч хэлбэрээр харилцахыг хориглоно. Хүүхдүүд одоо Эшлийн гэр бүлийн асрамжинд байгаа. Клеб шоронд ормогц олон нийтийн хамгийн их сонирхож буй асуулт бол яагаад олон нийтийн өмнө тийм хайртай, тийм үлгэр жишээ нөхөр мэт харагддаг байсан хүн эхнэрээ яагаад алсан бэ? Орон нутгийн хүмүүс болон тухайн сүмийг сайн мэддэг их сурвалжуудын хэлснээр Клеб ноцтой гэр бүлээс гадуур харилцаанд орсон байж болзошгүй. Тэр харилцааны нөгөө тал нь тэр сүмийн нэг залуу эмэгтэй байсан гэх бөгөөд нас нь ердөө 23 орчим. TFCD шиг жижиг бие биенээ сайн мэддэг шашны орчинд Christ Life Center шиг гэр бүлийн үнцнийг чухалчилдаг сүмд Клебийн байр суурь зүгээр нэг ажил биш байсан. Тэр өөрийгөө олон жилийн турш сайн нөхөр, итгэлтэй пастор гэсэн дүрээр харуулж ирсэн хүн байсан. Бүр эхнэрээ бүхнээс илүү хайрладаг гэж ярьж байсан хүн. Сүмдээ тэр ёс суртахууны үлгэр дуурайлал, итгэгчдийг бурханд мөргөхөд удирдан чиглүүлэгч лидер. Хэрвээ энэ явдал илэрсэн бол түүний нэр хүнд амьдрал бүхэлдээ нурах байсан. Жирийн хүнд бол гэр бүлээс гадуурх харилцаа илэрч салвал эд хөрөнгийн хуваарлал, асран хамгаалах эрхийн маргаал болно. Гэхдээ Клеб шиг хүнд бол 10 гаруй жил барьж босгосон шүтлэгтэй сайн нөхрийн дүр нь бүрэн унана. Тэр сүмдэх байр суурь алдна, эцэг их, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс нь бүгд түүнийг урагч, хоёр нүртгэж мэднэ. Өөрийгөө хэд чухалчилдаг, нэр хүндээ амь тавьдаг хүнд олон нийтийн өмнө шившиг болох нь маш хүн цохил байдаг. Заримдаа тэдэнд энэ нь амь насаа алдгаас илүү аимшигтай санагдаж болно. Мөрдөн байцаагчид нэг чухал улмуур олсон гэж үзсэн. Эшли хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө явуулсан гэх нэг мессеж. Тэр мессежинд би тэсгүүнэ гэсэн байв. Тэр би тэсгүүнэ гэсэн богино мессеж нь Эшли үнэн мэдсэн байж магадгүй гэдгийг илтгэж байлаа. Нэр хүндээ амь тавьдаг, өөрийгөө хэд чухалчдаг хүнд эхнэр нь үнэн олж мэднэ гэдэг өөрөө маш том аюул. Хэрвээ Эшли сална гэж шийдвэл түүний нууцыг илчилбэл Клебийн бүтээсэн бүх төр нэр хүнд нуруу унах байлаа. Түүний гаж бодлоор салалт гэдэг нь олон нийтийн өмнө шившиг болж бүх зүйлээ алдах явдал. Харин эхнэр нь хулгайн хохирогч болж харагдвал тэр өөрийгөө өрөвдөлтэй нөхөр, сайн аав гэсэн дүрээр үлдээж чадна гэж бодсон байж магадгүй. Хэрэв бүх зүйл түүний бодсноор болсон бол тэр эхнэрээсээ салж дээрээс нь хүмүүсийн өрөвдөх сэтгэлийг хүртээд шинэ амьдралаа нүүр бардам эхлүүлнэ гэж найдаж байсан байж болно. Тиймээс л тэр 911 залгасныхаа дараа хэд хоног цагдаа нартай хамтарч ажиллаж байгаа мэт харагдсан байж магадгүй. Хатан ээж аавын даг гашуудаж байгаа нөхөр шиг байж бүр өөрийнх нь төлөө хандаж цогцолохыг зөвшөөрсөн. Магадгүй тэр хүмүүс өөрийг нь өрөвдөж хохирогч гэж харж байгааг дотроо таатай хүлээж авч байсан ч болно. Тийм болохоор 911-т орилж уйлж байсан ч хаалга онгорхой байсан. 2 удаа бууцсан гэх мэт тодорхой зүйлсийг зориуд хэлж мөрдөн шалгалтыг өөр тийш нь чиглүүлэхийг оролцсон байж магадгүй. Энэ нь зүгээр ял завших гэсэн оролдлого биш. Харин өөрийнхөө бүтээсэн сайн нөхөр, сайн аав гэсэн дүрийг хамгаалах гэсэн орлого байсан байж болно. Мөн баталгаажаагүй мэдээллээр цагдаа нар түүний гар утсыг шалгахад
сэжигтэй мэйшчүүд илэрсэн байж магадгүй. Жишээ нь хэн нэгэнд хийж эхлэе гэсэн утгатай зурвас явуулсан гэх яриа гарсан. Хэрэв ийм баримт шүүхтэр батлагдвал энэ нь гинтийн уурилан биш, урьдчилан бодож төлөвлөсөн хэрэг байсан гэдгийг харуулна. Одоогоор Клеб Майами тойргийн хориход хоригдож байна. Хэрэв буруутай тогтогдвол Ohio мужид бүх насаараа хоригдох ялавч хугацаанаас өмнө суллагдах боломжгүй байж магадгүй. Хэрэг маш ноцтой. Эхнэрээ алсан байж болзошгүй, хэргийн газрыг зассан байж магадгүй. Цагдааг туурагдуулахыг оролцсон гэх зүйлс яригдаж байна. Тиймээс прокурор хамгийн хатуу ялалт хэмжлэх магадлал өндөр. За ингээ өнөөдрийн бичлэг маань нэрээ дуусаж байна. Та бүхэн дараагийнхаа бичлэгийг үзэх хүсвэл лайк саба заавал дараад өгөөрэй.